За түрээслэгчийн бүртгэл. За үргэлжлээд. За жишээ 2 түрээслэгч гэж. За энэ арай жоохон сая өмнөх чинь арай жоохон өөр жишээ. За хан компани 2015 оны 1 сарын 1-нд гүнж компаниас за суур машин түрээслэн авсан гэж. За түрээсийн хугацаа 4 жил, хөрөнгийн ашиглалтын хугацаа 5 жил. Түрээсийн төлбөрт 3,200,000 төгрөгийг жил бүрийн эцэс төлнө. За дөрөв бол ихэнд төлжсэн. Одоо эцэс төлж байна. За өвөнд хөрөнгийн даатгал болох 200,000 төгрөг орсон гэж байна. За үлдэх хүртэггүй ба түрээслэгчийн өсөн нэмэгдэх хүний төвшин 24%, түрээслүүлэгчийн нуугдмал хөв түрээслэгч мэдэхгүй. За түрээслүүлэгчийн нуугдмал хөв бол хэд гэдгийг түрээслэгч мэдэхгүй. За суур машин түрээсийн хугацааны эцэст хан компанид үлдэнэ гэж. Тэр нөгөө түрээслүүлэгч компанид буцааж өгөхгүй юм байна шүү. Өөрөөр хэлбэл түрээслэгчд үлдэнэ гэсэн. За ингээд түрээслэгч анхдагч шууд зардал 65,200 төгрөг төлсөн. Хөрөнгийн бодит үнц нь за 7,84,800 байсан гэж. За хийх зүйл бол хамгийн бага төлбөрийн өнөөг үнцнийг тооцно. Түрээсээр хөрөнгийг бүртгэх дүн тодорхойлно. Түрээсийн төлбөрийн хөтөлбөр бэлтгэх нь. За холбогдох бичлэлтийг хийнэ гэсэн. За ийм бодлого байна. Жишээ бодлого. За ингээд энэ ямар ч байсан санхүүгийн түрээс үү, үйл ажиллагааны түрээс үү гэдэг зүйлийг эхлээд шалгах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энд бол яг хөтөр нөгөө шалгуур үзүүлэлт хамгийн ихний шалгуурыг шууд хангацчихжээ шүү дээ. Өөрөөр хэлбэл суур машин түрээсийн хугацааны эцэст энэ байна тийм ээ. Суур машин түрээсийн хугацааны эцэст хан компанид үлдэнэ гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл түрээслэгч компанид үлдэнэ. Тэр нөгөө 6 шалгуур үзүүлэлт ихний шалгуурыг хангацж байгаа учраас энэ бол санхүүгийн түрээс. Санхүүгийн түрээс. За энэ ихний шалгуур үзүүлэлтийг хангацсан. За ингээд хөрөнгийг хэдээр бүртгэх вэ гэдэг дүнгээ тодорхойлно тийм ээ одоо хөрөнгийг. За хөрөнгийн бодит үнц нь бол 7,84,800 байсан. Хөрөнгийн бодит үнц нь 7,84,800 байсан. За түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнцийг тооцоолъё тийм ээ. За жилд 3,200,000 төгрөг төлж байгаа. Жил бүр эцэс төлж байгаа тийм ээ. Үүнд 200,000 төгрөгийн хөрөнгийн даатгалын зардал орсон байна. За ингээд жил бүрийн эцэс төлж байгаа учраас одоо би түрээсийн төлбөрийн өнөөгийн үнцнийг тооцоолохдоо явах хэрэг энгийн тогтмол мөнгөний өнөөгийн үнцний хүчин зүйлийг ашиглана. За ингээд нэгээс асах нь нэгийг хуваах нь нэг дээр нэмэх нь 0,124 гэсэн өсөн нэмэгдэх байгаа шүү дээ. 0,124-ийн 4% хуваах нь 0,124. Энэ дээр үлдэх хүртэг баталгаатай үлдэх хүртэг байхгүй худалдаа сонголт авах учраас түрээсийн төлбөрийн өнөөгийн үнцнийг тооцоолол. За ингээд түрээсийн төлбөрийн өнөөгийн үнцнийг тооцоо гаргаад ирсэн чинь түрээсийн төлбөрийн өнөөгийн үнц нь бол 7,212,830 төгрөг болж байна. 7,212,830 төгрөг. Тэр нөгөө шалгуур бол нөгөө зарчим бол хөрөнгийг хүлээмжшүүлж бүртгэх зарчим бол хөрөнгийн бодит үнц нь болон түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнцний аль багаар бүртгэх гэсэн зарчим байгаа шүү дээ. Аль багаар бүртгэх гэсэн зарчим. Тэгэхээр хөрөнгийн бодит үнц нь бол 7,84,800. Түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнц нь бол 7,212,830. Өөрөөр хэлбэл хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнц нь бодит үнцнээс их байна. Тийм учраас бид нар түрээсээр хөрөнгийг бүртгэхдээ өөр төлбөрийг бүртгэхдээ авах тэр 7,84,800 төгрөгөөр бүртгэнэ гэсэн. За ингээд хан компани бол түрээсийн хөрөнгийн бодит үнц нь юу 7,84,800 төгрөгөөр хүлээмжшүүлж бүртгэнэ. Түрээсийн хөрөнгийг хүлээмжшүүлж бүртгэнэ. За тэгэхээр энэ дээр одоо нэг асуудал үүсэж байгаа. Энд яг хөтөр бид нар сая зах зээлийн хүү 24%-ийг ашиглаад тооцоолъё ихтер 7,212,830 гараад байгаа шүү дээ. 7,200. Тэгэхээр 7,212,830-ыг бид нар хэрэглээгүй бодит үнцийн 7,84,800 хэрэглээ авчихсан. Тэгэхээр одоо бидний өөрөөр хэлэх юм бол хийх зүйл эндээс явах хэрэгтэй. Тэр нэг үр ашигт хүү гэдэг зүйлийг дахид тооцоолох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол жил бүрийн төлбөр 3 сая төгрөгийг нэг I гэдэг хүүгийн төвшин 4 жилийн хугацаатай дискаунтлахад 7,84,800 байх ийм өөрөөр хэлэх юм бол хүү бид нар сонгож олох хэрэгтэй гэсэн. Сонгож олох хэрэгтэй. За ингээд яг хөтөр энэ үе жил бүрийн төлбөр 3 сая төгрөгийн өнөөгийн үнцнийг хөрөнгийн бодит үнцийн 7,84,800 төгрөгтэй тэнцвүүлэх үр ашигт хүний төвшинг олох шаардлагатай болно гэж. Тэр саяын өөрөлгөнд бидний тооцоолсон одоо 24% хүүгийн төвшин бол одоо яг хөтөр биднэрт хэрэглэгдэхгүй гэсэн. Ягаад гэвэл бидний 24% тооцоолоо гаргаад ирсэн түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнц нь бол яг хөтөр биднэрт ашиглагдахгүй болчихсон. Бодит үнцнийг сонгоо явуулчих. За ингээд одоо яг хөтөр бид нар нэгсэндээ 3,200,000-аас тийм ээ 200,000-ыг хасаад нэгээс нэгийг хуваах нэг дээр нэмэх нь I-ийн 4 зэрэгт хуваах нь I. Тэгээд энэ тэнцэтгэл хэдтэй тэнцэж байгаа хэвээр. Тэгэхээр
84800-д тэмцэж явах хэрэгтэй. Тэгээд өөрөөр хэлбэл 3 сая төгрөгийг 4 жилийн хугацаатай энгийн тогтмол мөнгөний нэг хүүгийн төвшөнд дискаунтлоход 784,800-д тэмцэж явах А-ийн хэмжээг олно гэсэн. А-ийн хэмжээг. За энэ А-ыг яг хүүхдэрийн математикийн аргаар олж болно. Математикийн аргаар олж энэ тохиолдолд математикаар. За эсвэл яг хүүхдэр интерполяци арга гэдэг арга байдаг. Интерполяци аргаар олж болно. За эсвэл ерөнхийд нь яг хүүхдэр тооны машин интерэслээд ерөнхий ойролцоод дэвшүүл явж болно. Тэгэхээр энэ бол яаж юм гэхээр өөрөлдөх юм бол 24% байхад 7,200 хэдтэй байгаа шүү дээ. Тэгэхээр 24-өөс арай жоохон их байж 7,84 болно гэсэн. За ингээд ерөнхийд нь энэ тооцоолоос гарахтаар өөрөлдөх юм нөгөө I маань яг хүүхдэр үр ашигтгүй маань 24 биш 25 гэсэн үг гарч ирж байгаа. 25 гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар яасан гэхээр түрүүний тооцоо жишээнээс илүү тооцоол юу гэж гисэн гэхээр нөгөө бодит үнцнийг сонгоо авсан учраас бодит үнц жил бүрийн төлбөр 2-3 сая төгрөгийн өнөөг үнцнийг бодит үнцэнтэй тэмцүүлэх хэмжээний хүү буюу энэ I 25-ыг олсон гэсэн. 25 гэсэн. За одоо бид нар яг хүүхдэр түрээсийн төлбөрийн хөтөлбөрийн төр бэлтгэх ерөнхийд нь өөрөлдөх юм бол 24% биш 25% ашиглаа явчихна гэсэн. 25% ашиглаа. За ингээд бичлэлт хийх юм бол 2015 оны 1 сарын 1-нд бичлэлт хийвэл санхүүгийн дүрээсээр хөрөнгө 7,150, санхүүгийн дүрээсийн үр төлбөр 7,84,800, мөнгө өрнг 65,200. Өөрөөр хэлбэл анхдагч шууд зардал болох 65,200-га хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн дүрэн дээр нэмээд өгчихсэн. 7,84,800 дээр 65,200 нэмээд санхүүгийн дүрээсээр хөрөнгө нь 7,150-аар хүлээн зөвшөөрөөд хүртэгчсэн гэсэн. За ингээд түрээсийн хөтөлбөр бэлтгэх юм бол түрээсийн хөтөлбөр 2000 нөгөө түрүүний хөтөлбөр хийвэрээ тийм ээ. Хөтөлбөр огноо тийм ээ. Жил бүрийн төлбөр, хөрөнгийн даатгалын зардал, хүүгийн зардал, түрээсийн үрийн бууралт, тэгээд түрээсийн үрийн үлдэгдэл гэсэн ийм өөрөлдөх юм бол 6 багантай юм гэсэн тийг явж. За ингээд 2015 оны 1 сарын 1-нд бол яаж юм гэхээр түрээсийн үрийн үлдэгдэл бол 7,84,800 байсан. 84. За жил бүрийн эцэст төлбөр төлнө гэсэн учраас 2015 оны 12 сарын 31-нд төлнө, 2016 оны 12 сарын 31-нд төлнө, 2017 оны 12 сарын 31-нд төлнө, 2018 оны 12 сарын 31-нд төлнө. Ингээд 4 удаа төлнө. Жил төлөх мөнгөний хэмжээ 3 сая 200 мянга. Энэ 3 сая 200 мянгийн 200 мянга нь өөрөлдөх юм бол хөрөнгийн даатгалын зардал байгаа тийм ээ. Хөрөнгийн даатгалын зардал. Тэгэхээр 15 оны 1 сарын 1-нд авсан. Тэгээд 15 оны 12 сарын 31-нд төлбөр эхлэж байгаа учраас бүтэн жил явц учраас эхний удаа шууд хүү тооцоолно гэсэн. Өөрөөр хэлбэл 7,84,800-ийн 800 бидний тооцоол гаргаж ирсэн үр ашигтгүй бол 25% байсан. 25-аар үзүүлэх юм бол эхний жилийн хүүгийн төлбөр бол 1,771,200 гэсэн. 1,771,200. За ингээд хүүгийн зардал 1,771,200. Тэгэхээр 3 сая 200-ын 200 нь хөрөнгийн даатгалд явчихна. 3 саяд хасчгаар 3 саяас 200 мянга хасчих 3 сая элдэнэ. 3 саяасаа хүүгийн зардал болох төлбөр болох 1,771,200 хасчихтаар үндсэн үрийн бууралт нь бол 228,800 болно гэсэн. 228,800. За ингээд түрээсийн үр үлдэгдэл 7,84,800-аас 228,800 хасвал түрээсийн үр үлдэгдэл 5,856 болно гэсэн. 5,856. За яг энэ зарчмаар яваад 2 дахь жил, 3 дахь жил гэдэг ингээд төлөвлөлт хийгдээд 4 дахь жилийн эцэст бол түрээсийн үр бол 2,400 мянга. 2,400. За ингээд жилд 3 сая 200 төлөлгөөрөө төлнө 200 хөрөнгийн даатгалын зардал байсан. За хүүгийн зардлаа тооцоолох юм бол 2,400 мянгаас 25%-аар тооцоолох юм бол хүүгийн зардал нь 400 мянга. Биш 600 мянга. 600 мянга. За ингээд 3 саяас 600 мянга ихсаад үндсэн үрийн бууралт нь бол 2 сая 400 гээд өөрөлдөх юм 2 сая 400-аас 2 сая 400 хасаад түрээсийн үр үлдэгдэл 4 дахь жилийн эцэст тийг болж байгаа. Энэ нөгөө үлдэх хүрдэг байхгүй учраас нүжсэн түрээсийн үр үлдэгдэл үлдэхгүй гэсэн санаагаар ингээд тийг болж байгаа гэсэн. За ингээд бичлэлт хийх юм бол 15 оны 12 сарын 31-нд бичлэлт хийчих. Нөгөө төлбөр төлж ин тийм ээ. За хүүгийн зардал сая 228,800 биш санхүүгийн дүрээсийн үр төлбөр сая 228,800 хүүгийн зардал сая 771,200 тэгээд
даатгалын төлбөрт 200 мянгыг төлж байгаа. Ингээд жилийн эцэст бөөнөр нь 3 сая 200 мянгыг төлж байгаа. Энэ бол нөгөө хөтөлбөр дээрээс тодорхой байна. За ингээд үргэлж. За ингээ 15 оны 12 сарын 31-нд яах ёстой гэхээр өөр нэг хийх зүйл бол бид нэг хөрөнгийн илэгдлийг тооцоолох ёстой. Илэгдлийг тооцоолох ёстой. Тэр хөрөнгийн илэгдлийг тооцоолохдоо түрээсийн хугацаа 4 жилд илэгдүүлэх үү, эдийн засгийн ашиглалтын хугацаа буюу хөрөнгийн ашиглалтын хугацаа 5 жилд илэгдүүлэх үү гэдэг асуулт гэсэн. 5 жил. Тэгэхээр бидний өөрөөр хэлэх юм бол түрээсийн нөхцөл дээр энэ жишээний нөхцөл дээр түрээссэн хөрөнгө нь хугацааны эцэст компанид үлдэнэ. Түрээслэгч компанид үлдэнэ гэсэн сонголт байгаа шүү дээ. Тэгэхээр өмчлөх хэрэг бол яаж нэхтэр түрээслэгч тал чилжиж байгаа. Түрээслэгч. Тийм учраас суур машины илэгдлийг тооцоолохдоо яг хөтөр ашиглалтын хугацаанд илэгдвэл. Ашиглалтын хугацаанд илэгдвэл. Энэ бол яасан гэхээр суур машин түрээслэгч компани буюу хан компанид үлдэж байгаа учраас энийг бол 4 жил биш 5 жилээр илэгдүүлнэ гэсэн үг. За ингээд өмнөх жишээн дээр нэг юм өгдөг юм чи. Хүн компани илэгдэл байгуулах үлдэгдлийг давхар бууруулах арга ашигладаг. Үлдэгдлийг давхар бууруулах. За ингээд эхлээд бид нар илэгдэл тооцох бай тодорхойлж. 100% хуваах нь нөгөө эдийн засгийн ашиглалтын хугацаа 5, тийм ээ? 5 дуугаад 2-оор үзүүлчих юм бол илэгдлийг жилд 40% байгуулна гэсэн үг. За ингээд илэгдлийн зардлаа тооцоолчих юм бол хөрөнгөөр бүртгэсэн дүнд бол 7 сая 150 мянга байгаа. 7 сая 150 мянга. 7 сая 150 мянгаыг өрчгөн 40% гээд 2 сая 860 мянга. За тэгвэл эхний жилийн илэгдэл 2 сая 860 мянга. За ингээд яг хөөхтөр илэгдлийн зардал 2 сая 860, хоримтлогдсон илэгдэл санхүүгийн түрээс ирэх хөрөнгө 2 сая 860 гэсэн. За ийм бичлэлт хийх. За ингээд бас. За ингээд яг хөөхтөр ерөнхийд нь жишээ хоёрт бол одоо 16 оны 12 сарын 31-нд нөгөө хөтөлбөрөөс хараад бичлэлтээ хий. 16 оны 12 сарын 31-нд хөрөнгийнхөө илэгдлийг, үлдэгдлийг давхруулахаар тооцоолно гэдэг. За ингэ яваад байна. За юм зүйл. За дараагийн зүйл бол яг хөтөр үйл ажиллагааны түрээс баг. Үйл ажиллагааны түрээс. Түрээслэгч бол түрээсийг үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж ангилна гэдэг бас тийм ээ. Сая бид нар санхүүгийн түрээсийг ярьчлаа. За одоо үйл ажиллагааны түрээс. За тэгэхээр санхүүгийн түрээсийн хувьд тавих шалгуур үзүүлэлтийг хангахгүй бол тухайн түрээсийг үйл ажиллагааны түрээс гэж үзнэ. Нөгөө тавьж байгаа шалгуур үзүүлэлтийг хангахгүй бол үйл ажиллагааны түрээс. За энэ үед түрээсийн хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн бичлэлт хийхгүй. Өөрөөр хэлэх юм бол түрээслэгч тал ямар нэгэн хөрөнгө бүртгэж авахгүй. Түрээсийн төлбөр төлж байгаа мөнгө чинь шууд зардал болно гэсэн үг. Шууд тайландын зардал. Түрээсийн төлбөр төлж байгаа зардал. За энэ бол манад ихэвчлэн байдаг жишээ тийм ээ. Одоо тухайлбал орон сууцны түрээс, офисын түрээс гэж зөндөө юмнууд байдаг шүү дээ. Энэ бол яаж нэвтэр дандаа үйл ажиллагааны түрээсээр явж байгаа. Төлж байгаа төлбөр чинь хөрөнгө болох ш дандаа зардал, шууд зардал болоо авчдаг юм зүйл. За стандарт 17-гийн нэг ийм заалт байгаа. Системтэй өөр суурь нь хэрэглэгчийн өгөөжийн цаг хугацааны хэв загварыг өгөөжийн цаг хугацааны хэв загварыг илүү сайн илэрхийлэхгүй бол үйл ажиллагааны түрээсийн төлбөрийг шулуун шугамын аргаар зардал болгон хүлээн зөвшөөрөө гэсэн. Ийм заалт. Энэ юу гэсэн заалтын гихтэр жилд тухайлбал сая 200 мянган төгрөг төлдөг гэж үзье л да үйл ажиллагааны түрээс. Өөрөөр хэлэх юм бол шулуун шугамын аргаар илэрхийлчих юм бол сард 100 мянган төгрөгийн түрээсийн төлбөр гэсэн үг тийм ээ. 12 сараар төлөө сая 200. Сая 200 мянган төгрөгийг жилийн эхэнд урьдчилан төлцсөн. Энэ жилийн төлбөр гэж үзье л да. Тэгээ сая 200 мянгаыг та өөр тийм системтэй илэгдүүлэх суур өгөөжт нь уялдуулах юм илэгдүүлэх суур байхгүй зүгээр л шулуун шугамын аргаар буюу хугацаанд нь 12-т нуугаад 100 мянгаар илэгдүүлчих гэсэн. Илэгдүүлж. Ийм санаа байна. За эсвэл ийм байж болох байхгүй. Сая 200 мянган төгрөгийн түрээсийн төлбөр төлцсөн. Тэгээ энэ дөрөв улирлих гэж үзье л да. Улирлаар нийлэгдүүлж байгаа мó. Дөрөв улирлих гэж үзье. Шулуун шугамын аргаар авч үзэх юм бол яаж ийм ихтер дөрөв улирлих гэсэн дөрөв тооцохтор сард нэг улирал 300 мянган төгрөгийн илэгдлийн зардал биш түрээсийн зардал бүртгэх гэсэн үг шүү дээ. Түрээсийн зардал бүртгэх гэсэн. Тэгвэл энэ дээр ийм нөхцөл болж болох хараа. Түрээсэлсэн сая 200 мянган төгрөг төлөөд түрээсэлж байгаа хөрөнгө маань хөрөнгөөрөө нэг тоног төхөөрөмж байгаа. Та энэгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэж үзье л да. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгээд эхний улиралд өөрөөр хэлэх юм бол энэ хөрөнгөөр ерөнхийд нь би энэ хөрөнгийг түрээслээд хүртэх өгөөжийнхөө 50% хүртцэн гэж үзвэл та яг хөөхтөр заавал шулуун шугамын аргаар илэгдүүлээд тэр
улиралд 300 мянган төгрөгийн түрээсийн зардал бүртгэх шаардлагагүй гэсэн үг байхгүй. 50% өгөөжийг хүртсэн учраас нөгөө сая 200 мянган төгрөгийнхөө түрээсийн зардлын шууд 50% буюу 600 мянган төгрөгийн түрээсийн зардлыг хүлээн зөвшөөрч болно гэсэн. Хэрвээ ийм нөхцөл бүрдэхгүй байгаа зүгээр л шулуун шугам арга буюу 12 тугаагаад жилийн сарын 100 мянга төгрөг тугаагаад улирлын 300 мянга гэдээ очиж болно гэдэг асуудал ирж байгаа. За энэ ийм санаа. За ингээд жишээ 3 түрээслэгч. За өмнөх 1-р жишээний зарим нэг нөхцөлийг өөрчлөө гэж. Өмнөх 1-р жишээний зарим нэг нөхцөл. За хүн компани 2015 оны 1-р сарын 1-нд гүрэн компаниас суур машин түрээслэл авсан. Түрээсийн хугацаа 4 жил, хөрөнгийн ашиглалтын хугацаа 6 жил. За нөгөө 5 жил байсныг 6 болгоод өрш. Түрээсийн төлбөр 5 сая 500 мянган жил бүрийн ихэн төлнө. Үүнд хөрөнгийн татвар за 500 мянга багтсан. Түрээсийн хугацааны эцэст дэх баталгаа төлдөг үнэт нь 600 мянга ба түрээслэгчийн өсөн нэмэгдэх үнийн түвшин 25, суур машиныг түрээсийн хугацааны эцэст гүрэн компани буцааж өгнө гэж. Түрээслэгч анхдагч шууд зардалд 494,240 төгрөг төлсөн. Түрээслүүлэгч анхдагч шууд зардалд 110,300 төгрөг төлсөн. За ингээ хөрөнгийн бодит үнэт нь 18 сая 50 мянга байсан. 18 сая. За эхлээд энэ түрээс яг хөвгтөр ямар түрээс болохыг зөвхөн тодорхойлъё. Тэгэхээр 1-р шалгуур бол хангахгүй тий. Гүрэн компани буцаагаад өчөж байгаа учраас хангахгүй. 2-р шалгуур мөн хангахгүй. Худалдаа сонголт байхгүй учраас хангахгүй. 3-р шалгуур дөрвийг өөрөөр хэлэх юм бол хөрөнгийн ашиглалтын хугацаа 6 тоогчдоор одоо яг хөвгтөр 67 болчихчих. Тэгэхээр нөгөө тавьж байгаа шалгуур бол 75 буюу түүнээс дээш өвдөд тэнцүү байвал гэдэг шалгуур байгаа шүү дээ. Тийм учраас энийг хангахгүй. За 4-р шалгуур бидний өмнөх тооцоосон тооцоогоор бол түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөг үнэт нь бол 15 сая 5760 болчихж байгаа. 1-р жишээнд 15 сая 5760 болчихж байгаа. За энийг хөрөнгийн бодит үнэт нь 18 сая 50 мянга тооцох юм бол 83 болчихж байна. 83. Тэгэхээр энэ бол яаж нэгтэр 4-р шалгуур бол 90 буюу түүнээс дээш өвдөд тэнцүү бол гэдэг шалгуур байгаа шүү дээ. 90 буюу түүнээс дээш өвдөд тэнцүү. Тэгэхээр энэ маань яаж нэгтэр нөгөө үндсэн бидний тавьж үзээд байгаа яг хөвгтөр нөгөө шалгуур үзүүлэлтийг ерөнхийд нь бүгд нь хангахгүй болчихж байгаа. За ингээд хангахгүй болж байгаа учраас энэ түрээс маань яг хөвгтөр ерөнхийд нь үйл ажиллагааны түрээс маа гэсэн жишээ болж байгаа. Үйл ажиллагааны түрээс. За үйл ажиллагааны түрээс бол одоо түрээслэгч компани буюу хүн компани ямар хичээлтэй хөөхтөр 15 оны 1 сарын 1-нд урдчил төлсөн зардал 5 сая 500 мөнгө өрөнгө 5 сая 500 бол ямар нэг хөрөнгө бүртгэж байгаа юм. 15 оны 12 сарын 31-нд түрээсийн зардал нь 5 сая, нөгөө хөрөнгийн татврын зардал нь 500 мянга, урдчил төлсөн зардлаа буцаагаад энэ 5 сая 500 мянгаар буцаагаад хаагаад яг хөөхтөр тохиргоо авчлтыг гэдэг ч. Тэр үйл ажиллагааны түрээс байвал таны төлж байгаа өөрөөлөх юм бол түрээс маань яг хөөхтөр төлж байгаа төлбөр маань шууд зардал болоо яваад байна гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг зүйл байна. Түрээслэгч 494,240 төгрөгийн анхдагч шууд зардал төлсөн гэж байгаа тийм ээ. Тэгэхээр үйл ажиллагааны түрээсийн хувьд бол түрээслэгчийн төлсөн 494,240 төгрөгийн өөрөөлөх юм бол төлбөрийг бол яг хөөхтөр шууд зардлын наас руу бичиж байна гэсэн. Зардлын наас. Өөрөөлөх юм бол зардлын данс нь 494,240 мөнгө өрөнгийн кредит 494,240 гэдэг хэмжлтийг хийгээд бол ямар нэгэн хөрөнгө бүртгэгт капиталжуулах юм байхгүй. Ягаад гэвэл хөрөнгө гэж зүйл бүртгэж байхгүй. За ийм зүйл байна. Жишээ 3. За ингээд түрээслэгчийн бүртгэл ерөнхийд нь дуслаа. Түрээслэгч бүртгэл. За дараагийн дэд зэд болох түрээслүүлэгчийн бүртгэл. Одоо хөрөнгийн эзэн буюу хөрөнгөө бусдад түрээслүүлээд байгаа этгээд түрээсийг хэрхэн яаж бүртгэх вэ гэдэг асуудал гарч байна. За түрээслүүлэгч мөн түрээсийг хоёр янзаар ангилж бүртгэх нь санхүүгийн түрээс, үйл ажиллагааны түрээс гэж үзнэ. Санхүүгийн түрээс, үйл ажиллагааны түрээс. За ингээд эхлээд зөвхөн санхүүгийн түрээсийг авч үзье. Санхүүгийн түрээс. За санхүүгийн түрээс гэж үзэхэд бол ийм зүйл байна. Хэрв өмнөх 1-р шалгуурын нэг болон хэд хэдэн нөхцөл мөн 2-р шалгуурын бүх нөхцөлийг хангаж байвал санхүүгийн түрээс гэж үзнэ. Өмнө нь тавьсан нэг 6 шалгуурын нэг буюу түрээслэгчийн тавьсан 6 шалгуурын нэг буюу хэд хэдийг хангаж авах хэрэгтэй. Мөн одоо тавих гэж байгаа 2-р шалгуурын бүх нөхцөлийг хангаж байвал түрээслүүлэгч уг түрээсийг санхүүгийн түрээс гэж үзнэ. Түрээсийн хувьд тавьж байгаа нөхцөлийг хангахгүй, шалгуур үзүүлэлтийг хангахгүй бол энэ мэдээж яг үйл ажиллагааны түрээс болно гэсэн. За 2-р шалгуур үзүүлэлт ямар шалгуур үзүүлэлт байна гэхээр 2-р шалгуур эхний нөхцөл бол
түрээслэгчээс түрээсийн төлбөрийг цуглуулах магадлал өндөр бол гэдэг. Түрээслэгчээс түрээсийн төлбөрийг цуглуулах магадлал өндөр бол. За хоёрдугаар нөхцөл нь юу вэ гэхээр түрээсийн хугацаанд түрээслүүлэгч түрээстэй холбоотой ямар нэгэн болцсошгүй үүрэг хүлээхэргүй бол хүлээгээгүй бол гэдэг асуулт. Энэ хоёр шалгуурыг нэгдүгээр шалгуурын нэг нөхцөлийг хангаад энэ хоёр шалгуурыг нэгэн зэрэг хангаж байгаа тохиолдолд та яг хөтөр уг түрээсийг үйл ажиллагаа санхүүгийн түрээс гэж үзэж байна. Санхүүгийн түрээс гэж үзэж байна. За ийм шалгуур байна. За санхүүгийн түрээсийн түрээслүүлэгч түрээсийн авлага бүртгэх бөгөөд түрээслүүлсэн хөрөнгөө данснаас асна. Яагаад гэвэл түрээслэгч нь хөрөнгө бүртгээд өр бүртгэсэн учраас түрээслүүлэгч нь авлага бүртгээд хөрөнгөө данснаас хасна гэсэн. Нэгэнт хөрөнгөө данснаас хассан учраас хөрөнгө нь илэгдэл байх болохгүй гэсэн. Илэгдэл байхгүй. Тэгэхээр хөрөнгөө данснаас хасж байгаа учраас тэр хөрөнгөтэй холбоотой хуримтлагдсан илэгдлийн энтрийг бүгдийг нь ясдаг тэр данснаас хасах хэрэгтэй. За түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн хилжээр ихтэй холбогдсон гарсан анхдагч шууд зардлыг түрээсийн авлагын анхдагч хэмжилтэнд багтаадаг. Тэгэхээр түрээслүүлэгч мөн анхдагч шууд зардал төлж болно. Түрээслэгч бас анхдагч шууд зардал төлж болно. Тэр түрээслүүлэгчийн төлж байгаа анхдагч шууд зардлыг авах тэр авлагын анхдагч хэмжилтэнд багтаана гэсэн юм зүйл. За үйлдвэрлэгч болон дамжуулан түрээслэгчтэй холбоотойгоос бусад санхүүгийн түрээсийн нуугдмал хүүгийн төвшин тодорхойлохдоо анхдагч шууд зардлыг түрээсийн авалгад автоматар багтсан гэж үзэх тул тэдгээрийг тусад нь авч үзэх нэмэх шаардлагагүй гэж. Тэгэхээр анхдагч шууд зардлыг түрээсийн авалгын хэмжилтэнд хизээ багтаах үг гэхээр үйлдвэрлэгч болон дамжуулан түрээслэгч байгаа тохиолдолд анхдагч шууд зардлыг түрээсийн авалгын нэг хэсэг гэж үзээд нуугдмал хүүгийн хэмжээг тодорхойлно. Тэгэхээр нуугдмал хүү гэдэг нь дөрөв дэрсэн тийм түрээслүүлэгчийн хэрэгжилж байгаа хүүний төвшин бид нуугдмал хүүг нэ гэдэг байгаа шүү дээ. Түрээслүүлэгч. Тэр түрээслүүлэгчийн хэрэгжилж байгаа нуугдмал хүү гэдэг бол юу гэдэг вэ? Түрээсэлж байгаа хөрөнгийн бодит үнцэн дээр анхдагч шууд зардлыг нэмсэн дүнг жил үрийн төлбөрийн өнөөгийн үнцэн болон баталгаагүй хүртгийн өнөөгийн үнцний нийлбэртэй тэнцвүүлж байгаа тэр хүүгийн хэмжээг бид нар юу гэдэг нэг тэр нуугдмал хүүг гэж нэрлэдэг. Нэгсэндээ яг хөтөр нуугдмал хүүг түрээслүүлэгч өөрөө яадаг тогтоодгоо гэсэн санаа хэлдэг. За түрээслүүлэгч түрээсийг санхүүгийн түрээс гэж үзсэн тохиолдолд яг хөтөр санхүүгийн түрээсийг бас дотор нь хоёр ангилаа авчиж байгаа. За шууд санхүүжилт хэлбэрийн түрээс, борлуулалт хэлбэрийн түрээс гэдээ хоёр ангилж байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн түрээс хоёр ангилждаг гэсэн. Шууд санхүүжилт хэлбэрийн түрээс, борлуулалт. За энэ хоёрыг нэг үржил авч үзье. За шууд санхүүжилт хэлбэрийн түрээс гэхтэр юу гэлээд байна гэхтэр. За энэ утга нь юусэн. Энэ үе түрээслүүлж буй хөрөнгийн дансны үнэ нь хамгийн бага түрээсийн төлбөрийн өнөөгийн үнцэнтэй тэнцүү байх бөгөөд түрээсийн өдөр ямар нэгэн олз гарц тооцохгүй. Өөрөөр хэлэх юм бол түрээслүүлж байгаа хөрөнгийн дансны үнэ нь түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнц нь юу? Цэвэр хөрөнгө оруулалтын дүнтэй ямар тэнцүү байх хэрэгтэй. Ямар нэгэн олз гарц үүсэхгүй. Энэ тохиолдолд та яг хүүхдэр шууд санхүүжилт хэлбэрийн түрээс гэж үздэг. Одоо тухайлбал энд ийм бичлэлт хийж байна л да. Энэ түрээсийн авлага дебтэд хуримтлагдсан илэгдлийн дебт үндсэн хөрөнгийн гэрдээд. За яа гэдэг нь 10 сая төгрөгийн анхны өртөгтэй 2 сая төгрөгийн хуримтлагдсан илэгдэлтэй хөрөнгийг түрээслүүлцээгүй түрээсийн авлага 8 сая байж энэ бол шууд санхүүжилт хэлбэрийн түрээс болно гэсэн байна. Шууд санхүүжилт. За нөгөөх нь борлуулалт хэлбэрийн түрээс. За энэ үе түрээслүүлж буй хөрөнгийн дансны үнэ нь хамгийн бага түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэснээс зөрүүтэй. Өөрөөр хэлэх юм бол энд яг хөөхтөр түрээс үүсэх үед ямар нэгэн олз гарч өгсөж байна. Олз гарч өгсөн. За өөрөөр хэлэх юм бол сая энэ 10 сая төгрөгийн анхны өртөгтэй 2 сая төгрөгийн хуримтлагдсан илэгдэлтэй хөрөнгийг түрээслүүлэхдээ магадгүй 7 саяын түрээсээ авлага үүсгэсэн байж болно шүү дээ. Тэгвэл энд нэгсэндээ яг хөөхтөр 1 сая төгрөгийн яг гарц үүсэж байна гэсэн. За эсвэл юу гэдгийг те 8 сая 500 мянган төгрөгийн авлага үүсгэсэн. Тэгвэл энд яаж нэгтэр 500 мянган төгрөгийн олж үүснэ гэсэн юм санаа. За түрээсийн үйл ажиллагаа нь түрээслүүлэгчийн хувьд үндсэн үйл ажиллагаа болох хэсгээс хамааран түрээсийн өдрийн бүртгэлийн бичлэлт өөр өөр байна.
Тэгээ борлуулалт хэлбэрийн түрээсийг аваад үзэхдээ энд тухайн компани үндсэн үйл ажиллагааны түрээсийн үйл ажиллагаа байж болно. Эсвэл яг хөвгтөр зөвхөн хөрөнгөө бусдад түрээслүүлж байгаа үйл ажиллагаа байж. Тэгэхээр энэ хоёроос хамаараад яг хөвгтөр нөгөө хийгдэх бичлэлтүүд нь яг хөвгтөр бас өөр байна гэдэг асуулт ярих гэдэг. За хэрвээ борлуулалт хэлбэрийн түрээсийн үед үндсэн үйл ажиллагааны түрээсийн үйл ажиллагаа байдаг компанийн хувьд ямар бичлэлтийг хөвгтөр түрээсийн авлага дебет түрээсийн авлагын дебет түрээсийн төлбөрийн өнөөг үнснээр бичлэлтийн тэгээд борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь бараа зарж байгаа гэсэн үг байна шүү тийм ээ. Үндсэн үйл ажиллагаа бараагаа түрээсээр борлуулдаг гэсэн. Кредит нь параметрал тэгээд кредит нь яг хөвгтөр борлуулалт явна. Эргээд өөрөөр хэлбэл орлого зардлын нэгдсэн дансанд борлуулалтын орлого борлуулсан бүтээгдэхүүний өртөгөөр хаагдаад зөрүүгээр нийт ашиг тодорхойлоо явчихна гэсэн санаа. Өөрөөр хэлбэл бараагаа түрээсээр яаж байгаа борлуулж байгаа гэсэн санаа. Бараагаа түрээсээр борлуулж. За энэ зүйл. За үндсэн үйл ажиллагааны түрээсийн үйл ажиллагаа биш компанийн хувьд яг хөвгтөр түрээсийн дебет түрээсийн авлага түрээсийн төлбөрийн өнөөг үнснээр дахиад нөгөө хөрөнгөний хоримтлогцын илэглэлийг дебет тааж өгнө. За гар зүүсэх юм бол дебетлэн тэгээд тухайн үндсэн хөрөнгийг яг кредитл. Ол зүүсэх юм бол бас кредитлэн тийм ээ. Ол зүүснэ. Эсвэл гар зүүснэ, эсвэл ол зүүснэ. Өөрөөр хэлэх юм бол түрүүний 8 саяын дансны үнэтэй хөрөнгийг түрээслүүлэхдээ 7 саяар түрээслүүлсэн гэдэг бол 1 саяын гарцтай 8 сая 500 мянгаар түрээслүүлсэн гэвэл 500 мянган олцтой гэсэн санаа гэж олцтой гэсэн. За ийм үртгэл. За ингээд жишээ 4 түрээслүүлэгч гэж түрээслүүлэгч. За А компани 2015 оны 1 сарын 1-нд Б компанид 20 сая төгрөгийн анхны өртөгтэй 5 сая 420 мянга 800 төгрөгийн хуримтлагдсан илэгдэлтэй машина 4 жилийн хугацаатай түрээслүүлсэн гэж. Машины цаашд ашиглах хугацаа 5 жил. Түрээсийн төлбөрт 6 сая төгрөгийг жил бүрийн эцэст хүлээн авав. Түрээсийн хугацааны эцэстэх баталгаа төлдөх үнцийн 1 сая төгрөг байхаар хоёр тал харилцан тохиролцсон. Зах зээлийн хүү 24, нуугдмал хүний төвшин 25. Суур машиныг түрээсийн хугацааны эцэст А компани буцааж авах гэж. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч компани буцааж авах нь тийм ээ. Түрээслүүлсэн хөрөнгө. А компани түрээсийн хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн болцшгүй үүрэг хүлээхгүй бөгөөд түрээсийн төлбөрийг цуглуулах магадлал өндөр гэж. Магадлал өндөр. За ингээд хийх зүйл бол ямар түрээс болохыг тодорхойлж холбогдох тооцоол болон бүртгэлийг хийнэ гэж. Бүртгэлийг хийнэ. За тэгэхээр санхүүгийн түрээс хэрвээ энэ санхүүгийн түрээс болох юм бол нөгөө нэгдүгээр шалгуур үзүүлэлтийн нэг болон хэд хэдэн шинжийг хангаж байгаа хэвээр. Хэд хэдэн шинжийг хангаж байгаа хэвээр. Тэгээд дээр нь мөн хоёрдугаар шалгуур үзүүлэлтийн хоёр нэгтгэх хоёуланг нэгэн зэрэг хангаж байгаа хэвээр. За тэгэхээр нэгдүгээр шалгуур үзүүлэлтийн эхний шалгуурыг л хангахгүй байна те. Яасан гэхээр А компани буцаагаад хөрөнгө авах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Б компанид үлдэхгүй гэж хангахгүй гэсэн. Худалдаа авах сонголт байна уу гэхээр бас байхгүй гэсэн үг байна те. Худалдаа авах сонголт байна гэхээр байхгүй. За тэгвэл нэгдүгээр шалгуурын яаж нэг тэр 3 дугаар нөхцөлийг бол хангаж байна. 3 дугаар нөхцөлийг хангаж. Өөрөөр хэлэх юм бол түрээсийн хугацаа 4 жил, эдийн засгийн цаашд ашиглалтын хугацаа нь бол 5 жил гэж байгаа шүү дээ. Ингээд 4-ийг 5 дугаар нөгөө өмнөх жишээтэй бол адилхан 80% болчихж байна. 80. Хоёрдугаар шалгуурын нөхцөлийг бүрэн хангаж байна гэж. Энд яаж яах вэ? Өөрөөр хэлэх юм бол түрээссэн хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн болцшгүй үүрэг хүлээхгүй бөгөөд түрээсийн төлбөрийг цуглуулах магадлал өндөр гэж байна шүү дээ. А компани. Тэгэхээр чинь нөгөө хоёр нөхцөлийг хоёуланг нь. За тэгэхээр нэгдүгээр шалгуур үзүүлэлтийн 3 дугаар нөхцөлийг хангаж байна. 2 дугаар шалгуур үзүүлэлтийн нөхцөлийг бүрэн хангаж байгаа учраас энэ түрээс бол яг хөвгтөр санхүүгийн түрээс болно гэсэн санаа. Санхүүгийн түрээс. За ингээд эхлээд бидний бодох зүйл бол хөрөнгийн дансны үнийг тодорхойлж. Өөрөөр хэлэх юм бол анхны өртгөөс нь хоримтлогцсон илэглэнээс ч. За ингээд 20 сая төгрөгийн анхны өртгөөс 5 сая 420 мянга 800 төгрөгийн хоримтлогцсон илэглэлийг хасчих юм бол энэ хөрөнгийн дансны үнэ нь 14 сая 579 мянга 200 төгрөг болж. 14 сая 579. За ийм хөрөнгийг л түрээслүүлж байгаа гэсэн. За ингээд түрээсийн төлбөрийн өнөөгийн үнцийн буюу өөрөөр хэлэх юм бол цэвэр хөрөнгө оруулалтыг тооцоолчих юм бол жил 6 сая төгрөг жилийн эцэст төлнө тийм ээ. Жилийн эцэст төлж байгаа учраас бид нар энд яаж нэг тэр нөгөө энгийн тогтмол өнгөний өнөөгийн үнцний хүчин зүйлийг ашиглаж байгаа. За 6 саяг үржих нь нэгийг хуваах нэг дээр нэг 0.25-ийн нуугдмал 25 гэж байна шүү дээ. 4 зэрэг хуваах нь 0.25. За баталгаатай үлдэх өртөг 1 сая байгаа. Тэр энэ үлдэх өртөгтэй холбоотой нэг зүйлийг нэмж ярихад түрээслүүлэгч бол
үлдэг хүртлийг баталгаатай байсан ч ашиглана, баталгаагүй байсан ч ашигладаг. Түрээслүүлэгч. Түрээслэгчийн хувьд бол баталгаатайг л ашиглаж байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үлдэг хүртлийг баталгаатай байсан ч ашиглана, баталгаагүй байсан ч мөн ашиглана гэсэн. За ингээд 1 сая төгрөгийн баталгаатай үлдэг хүртлийн өнөөгийн үнцнийг тооцоотлохдоо 1 удаагийн мөнгөний өнөөгийн үнцнийг хүчнэлээр өргөжүүлж шин. За ингээд 1 саяыг хүрчих нэг дээр нэмэх 0.25-ын 4 зэрэг. За ингээд тооцоолчих юм бол түрээсийн төлбөрийн өнөөгийн үнц нь бол 14,579,200 болчих. 14,579,200. За ингээд энэ тооцоолоос харах юм бол өөрөөр хэлэх юм бол энэ дүрээс маань яаж нэгтэр шууд санхүүжилт хэлбэрийн дүрээс болж. Хөрөнгийн дансны үнэ нь түрээсийн авлагтайгаа тэнцүү байна гэсэн. Хөрөнгийн дансны үнэ 14,579,200, түрээсийн төлбөрийн өнөөгийн үнц нь 14,579,200. За ингээд яг хөтөр энэ дүрээс маань яг хөтөр шууд санхүүжилт хэлбэрийн дүрээс болж байна гэсэн зан яг шууд санхүүжилт хэлбэрийн дүрээс. За ингээд бичил дийх юм бол 2015 оны 1 сарын 1-нд санхүүгийн дүрээс авлага 14,579,200. Тэгээд машины хуримтлагдсан илэглэлийг данснаас хаасна, мөн машиныг авах хөтөр данснаасаа бас хасна гэсэн. Данснаас хасна. За ингээд түрээсийн хөтөлбөр бэлтгэх юм бол огноо тийм ээ жил бүрийн төлбөр хүүгийн орлого түрүүн түрээслэгчийн хувьд бол хүүгийн зардал байсан. Одоо энд бол хүүгийн орлого түрээслэгчийн хувьд бол түрээсийн өрийн бууралт байсан бол одоо энд түрээсийн авлагын бууралт тэгээд түрээсийн авлагын үлдэгдэл гэсэн ийм өөрөлдөх юм бол 5 багантай өснөгтэй хөвчлээ. Энд яасан гэхээр нөгөө 6 сая төгрөгийн дотор ашиглалтын зардал гэж юм байна. За ингээ 2015 оны 1 сарын 1-нд өөрөлдөх юм бол түрээсийн авлагын үлдэгдэл 14,579,200 байсан. Жилд бид нар жил бүрийн эцэст төлөх учраас 15 оны 12 сарын 31-нд төлнө. Төлбөрөө төлөх мөнгө маань 6 сая байна. Бүтэн жил яваад төлж байгаа учраас 14,579,200-аас нуугдмалгүй 25%-аар хүү тооцоолох юм бол 3,644,800 төгрөгийн хүү тооцогдож байна. 3,644,800 төгрөг. За ингээд 6 сая төгрөгийн жил бүрийн төлбөр 6 сая төгрөгнөөс 3,644,800 төгрөгийн хүүгийн орлогоо хасах юм бол түрээсийн авлагын бууралт нь 2,355,200. 2,355,200. За ингээд өмнөх үлдэгдэл 14,579,200-аас 2,355,200 хасаад түрээсийн авлагын үлдэгдэл 12,224,000 болж байна гэсэн. 12,224. За ингээд гих мэтлэнгээр 2 дахь жил, 3 дахь жил, 4 дахь жилийн тооцоолыг хийгээд дуусгад нөгөө баталгаатай үлдэх хүртэг 1 сая эцэст нь үлдэх хэвээр. 1 сая эцэст үлдэх хэвээр. Тэгээ түрээсийн нөхцөл дээр яаж байгаа гэхээр түрээсэн хөрөнгийг А компани буцааж авна гэж байгаа тийм ээ. Гэхдээ буцааж авна гэхээр энд яасан гэхээр нөгөө 1 сая төгрөгийн хөрөнгөө буцааж авч байгаа гэдгээр ингээд 1 сая 2019 оны 1 сарын 1-нд өөрөөр хэлбэл 16 оны 1 сарын 1 ингээд 1 жил 17 оны 1 сарын 1 ингээд 2 жил 18 оны 1 сарын 1 ингээд 3 жил 19 оны 1 сарын 1 ингээд 4 жилгээд түрээсийн хугацаа дуусч байгаа. Ингээд 1 сая төгрөгийн баталгаатай үлдэх хүртэхтэй өөрөөр хэлбэл түрээсэн машина буцаагаад авч байгаа гэдэг утгаар энийг түрээсийн хөтөлбөр болоод ингээд түрээсийн өр маань яаж нэгтэр тийг болж байна гэсэн. Түрээсийн өр тийг. За ингээд журналын бичлэлийг харах юм бол 2015 оны 19-31-нд мөнгө өргөн 6 сая, санхүүгийн түрээсийн авлага 2,355,200, хүүгийн орлого 3,644,800 нөгөө хөтөлбөртөөс орж байгаа. За ингээд 19 оны 1 сарын 1-нд өөрөлдөх юм бол машина буцааж авах хэрэгтэй. За ингээд А компани машин 1 саяар бүртгээд санхүүгийн түрээсийн авлагыг 1 саяар буцаагаад бууруулж байгаа. Ийм бичлэлт хийгдэж байгаа. Тэгээ энэ дээр баталгаа гаргацсан. Одоо ийм зүйл байж болно. Түрээслэгч тал энэ дээр баталгаа гаргацсан байж болно. Буцаагаад авах үед энэ машины үлдэх хүртэг үнц нь яг хөтөр 1 саягаар баталгаа гаргацсан шүү дээ. Гэтэл 800 мянга байж болох байхгүй юу? 800. Тэгвэл яг хөтөр түрээслэгч итгээд түрээслэгч талд 200 мянган төгрөгийн төлбөр төлнө гэсэн юм байна. 200 мянган төгрөг. Баталгаа гаргасан учраас. Тэгэхээр баталгаатай үлдэх үнц нь гэж ерөнхийд нь ийм л зүйлийг ярьдаг. За түрээслүүлэгчийн бүтгэл. За хоёр дахь түрээс болох түрээсийн хоёр дахь хэлбэр болох санхүүгийн түрээс. Санхүүгийн түрээс биш үйл ажиллагааны. Үйл ажиллагааны түрээс байвал түрээслүүлэгч хэрхэн яаж бүртгэх вэ гэдэг асуулт гарч байна.
За нөгөө нөхцөлийг хангахгүй бол энэ түрээсийг үйл ажиллагааны түрээс гэж үзнэ. Үйл ажиллагааны түрээстэй холбоотойгоор түрээслүүлэх зөвхөн түрээсийн орлогыг бүртгэх. Үйл ажиллагааны түрээсийн орлого. Ямар нэгэн хөрөнгө данснаас асах юм байхгүй. Авж байгаа мөнгөөр түрээсийн орлого бүртгэх нь гэдэг асуудал гарч байна. Түрээсийн хөрөнгөө бүртгэлээсээ хасахгүй тул тухайн хөрөнгийг үргэлжлүүлэн илэгдүүлнэ гэдэг асуудал. Илэгдүүлнэ. Үйл ажиллагааны түрээсийн юм тийм ээ. Онцлог нь тэр. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч өөрөө хөрөнгөндөө явах тэр илэгдлээ байгуулъя явна гэдэг. Түрүүний нөгөө хамгийн ихэн дээр ярьсан давуу тал гэдэг дээр ярьсан тийм. Үйл ажиллагааны түрээслүүлэгч өөрөө хөрөнгөө ашиглахгүй боловч хөрөнгөндөө илэгдэл байгуулдаг. Тэргээр дамжуулаад татврын зардлыг бууруулдаг гэдэг юм ярьсан шүү дээ. Тэр маань эргээд энэ дээр гэдэг гэсэн. Үйл ажиллагааны түрээсээ хөрөнгөнд илэгдэл. За энэ дээр нэг ийм зүйл байгаа. Түрээслүүлэгч үйл ажиллагааны түрээсээр хөрөнгөө түрээслүүлээд энэ үед анхдагч шууд зардалд тодорхой хэмжээний мөнгө төлөвл яах вэ гэдэг асуудал ярьж байгаа. Анхдагч шууд зардал гаргах гэдэг асуудал. Тэгэхээр анхдагч шууд зардлыг шууд аачаад зардлыг үзчих болохгүй. Зардлыг үзчих болохгүй. Энийг авах хэрэгтэй гэхээр тухайн түрээсийн хөрөнгийн дансны үнэн дээр нэмж үртгэжгээд түрээсийн орлогыг хүлээн зөвшөөрсөндөө ижил суурьаар түрээсийн хугацааны туршид зардлаар бүртгэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол түрээсийн гэрээхтээ ямар нэгэн байдлаар зардал гаргацсан бол тэр зардлыг шууд өнөөдөр зардал гэж үзэж болохгүй. 2 жилийн хугацаатай хөрөнгө түрээслүүлж байгааг бол тэр зардлыг 2 жилийн хугацаанд илэгдүүлээ зардал болох хэрэгтэй гэсэн. 2 жилийн хугацаанд. 5 жил байх юм бол 5 жилийн хугацаанд зардал болгоо гэсэн. Бага багаар зардал болгоо гэдэг санааг хэлээд байгаа гэсэн. За нэг ийм зүйл байна. За ингээд жишээ 5 түрээслүүлэх. За энэ үйл ажиллагааны өмнөх 5 дугаар жишээ нь санхүүгийн түрээсийн шалгуурыг хангахгүй байгаа гэж үзье. За сая түрээслүүлэгчид авч ирсэн AB компани жишээ бол 5 дугаар жишээ болох AB компани жишээ санхүүгийн түрээсийн шалгуурыг хангахгүй байгаа гэж үзье. За энэ ийм бол яг хөвгтөр энэ мэдээж санхүүгийн түрээсийн шалгуурыг хангахгүй байгаа учраас үйл ажиллагааны түрээс. Үйл ажиллагааны түрээс. За өмнөх жишээн дээр нэг ийм өгөгдөл юм чи. А компани түрээсийн гэрээ хийхтэй холбоотой 200,000 төгрөг төлсөн гэж үзье. Түрээсийн гэрээ хийхтэй холбоотой 200,000. Өөрөөр хэлбэл анхдагч шууд зардалд 200,000 төгрөг төлсөн. За ингээд бичлэлт хийх юм бол 2015 оны 1 сарын 1-нд 200,000 төгрөг төлж байгаа. Энийг бид нэр авах хөтөр урдчилт төлсөн зардал 200,000, мөнгө хөрөнгийн гэрдээдэд 200,000 бүртгэж. Шууд зардал болохгүй. Шууд зардал. За ингээд 2015 оны 12 сарын 31-нд ихний төлбөр орчихно. Мөнгө хөрөнгө 6 сая, түрээсийн орлого 5,950, урдчилт төлсөн зардал 50,000. Урдчилт төлсөн зардал яагаад 50,000 болсон гэхээр бид нар нөгөө 200,000 төгрөгийн анхдагч шууд зардлаа 4 жилийн хугацаанд аваачих юм бол 1 жилд яг хөтөр урдчилт төлсөн зардлаа 50,000-аар бууруулаад авах боломжтой. Тийм учраас түрээсийн орлого өөрөөр хэлбэл 6 саяга 50,000-аар бууруулаад түрээсийн орлого 5,950 бүртгэлээ гэж байна. За мэдээж А компани өөрийн хөрөнгөө Б компанид шилжүүлээгүй учраас тийм ээ шилжүүлээгүй энийг үйл ажиллагааны түрээс гэж үзэж байгаа учраас А компани яг хөтөр хөрөнгөндөө илэгдэл байгуулах хэрэгтэй. Илэгдэл байгуулж бүртгэх хэрэгтэй. Энэ хөрөнгөндөө илэгдэл байгуулах арга нь яг хөтөр бусад төрлийн өөрөлдөөнд ийм хөрөнгөнд илэгдэл байгуулах аргатай яг хөтөр бас ижил байх хэрэгтэй гэдэг юм ярьж байгаа. За энэ бол яг хөтөр үйл ажиллагааны төрс. Тэр үйл ажиллагааны төрөөс бол яг хөтөр манад ерөнхийд нь дэлгэрэнгүй байдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл би нэг үйл ажиллагааны төрөөсөөр орон сууц контор түрээсэлчлээ гэх юм бол миний төлж байгаа мөнгө зардал болно. Нөгөө талд очиж байгаа миний мөнгө нөгөө талын түрээсийн орлого болно тийм ээ. Тэр итгээд хөрөнгөндөө илэгдэл байгуулна гэдэг асуудлыг яриа явна. Санхүүгийн төрөөс бол эсрэгээрээ өөрөөр хэлбэл түрээслүүлэгч хөрөнгөө данснаас аасан түрээслэгч хөрөнгө бүртгэж авна гэдэг асуудал ярих гэдэг. За ингээд ерөнхийд нь түрээслүүлэгчийн бүртгэл гэдэг зүйлийг ерөнхийд нь яриад дуслаа. За түрээстэй холбоотой бас нэг нэмж ярьдаг зүйл яг хөтөр энэ борлуулад буцаан түрээслэх ажил гүйгээ гэж нэг юм яриад байгаа. Борлуулад буцаан түрээслэх ажил гүйгээ. Тэр борлуулад буцаан түрээслэх ажил гүйгээ гэхээр тухайлбал ийм зүйл. Би одоо өөрийнхөө хөрөнгийг нэг этгээдэд эхлээд борлуулчихна гэсэн үг. Борлуулчихна. Тэгчгээд буцаагаад яг хөтөр нөгөө нөхрөөсөө яг хөтөр түрээсээр хэрэглэнэ гэсэн санаа л да. Энийг яг хөтөр борлуулад буцаан түрээслэх
үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Борлуулад буцаан түрээслэх үйл ажиллагаа. Борлуулад буцаан түрээслэх үйл ажиллагаа санхүүгийн түрээс байна уу, үйл ажиллагааны түрээс байна уу гэдгээс хамаарат тэнд үүсэж байгаа орлого, олз, тийм ээ, гарцыг хүлээн зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөх. Одоо тухайлбал ийм байна л гэж үзье л да. За манай компани 5 сая төгрөгийн өртөгтэй хөрөнгийг 1 сая төгрөг 6 сая төгрөгөөр зарсан гэж үзье. 6 сая төгрөгөөр за тэг Б компанид борлуулсан гэж үзье. Б компанид. За ингээд яасан гэдэг би 5 саяын хөрөнгийг 6 саяар борлуулсан би 1 саяын олз болоод байгаа. Орлого болоод олз болоод байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд зарчаад Б компаниасаа буцаага тэр хөрөнгөө түрээслээд авцсан. Б компаниасаа тэр хөрөнгөө буцаага түрээслээд. Тэгээ энд яг үгтэр одоо буцаа түрээслэхдээ би үйл ажиллагааны түрээсээр түрээссэн үү, санхүүгийн түрээсээр түрээссэн үү гэдгээс хамаарат яг үгтэр нөгөө өмнө нь үүсэн 1 сая төгрөгийн олзоо шууд олз гэж бүртгэх үү, эсвэл хорогдуулаад багуугаар олзуулгаж бүртгэх үү гэдэг асуудал ярих гэдэг. За би Б компаниас буцаагаад хөрөнгөө түрээсэлж авахдаа санхүүгийн түрээсээр авсан гэж үзье. Санхүүгийн түрээс. Хэрвээ та Б компаниас хөрөнгийг буцаа түрээслэхдээ манай компани Б компаниас хөрөнгийг буцаа түрээслэхдээ санхүүгийн түрээсээр авсан бол нөгөө үүссэн 1 сая төгрөгийн олзыг хойшлуулад түрээсийн хугацаанд яг үгээр багаагаар хорогдуулж орлого болгож бүртгэх хэрэгтэй. Орлого. За Б компаниас манай компани буцаагаад хөрөнгө түрээсэлж авахдаа 5 жилийн хугацаатай түрээслээд авсан гэж үзье л. 5 жилийн хугацаатай түрээслээд авсан. За ингээд 5 жилийн хугацаатай түрээслээд авсан бол гэж үзвэл одоо яг хөөхтөр би 1 сая төгрөгийн олзыг за ер нь шулуун шугам аргыг хэрэглээ явчихъя гэвэл 5 дуваагаад жилд 200 сая төгрөгийн олз бүртгэхэд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хойшлуулсан орлого 1 сая гэж бүртгэдэг юм эсвэл урдчил зорсон орлого 1 сая гэж бүртгэчээд тэрийг авах хөөхтөр жилд 200 сая хорогдуулаад бүртгэхэд байна гэсэн. А хэрвээ Б компаниас танай компани буцааж хөрөнгө түрээслэхдээ үйл ажиллагааны түрээсээр түрээсэлж байгаа бол ашиг алдагдлыг нэн даруй хүлээн зөвшөөрөх бүртгэх ёстой гэдэг асуудал байдаг. Тэгэхээр үйл ажиллагааны түрээсээр түрээсэлж байгаа бол би нэгсэндээ яг хөөхтөр 1 сая төгрөгийн олзыг шууд олз гэж хүлээн зөвшөөрч болоо. Ийм л асуудал гарч байгаа. Олз гэж бүртгэж. За ийм зүйл байдаг. Борлуулад буцаан түрээслэх гэдэг зүйл маань ийм зүйл. За ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд түрээс маань яг хөөхтөр ерөнхийд нь хоёр ангилж болох юм. Санхүүгийн түрээс, үйл ажиллагааны түрээс гэж үзэх нь. Санхүүгийн түрээс гэж үзэхийн тулд тодорхой шалгуур үзүүлэлтийг тавьж үзнэ. Шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа бол та яг хөөхтөр санхүүгийн түрээс гэж үзнэ. Санхүүгийн түрээс гэж үзэж байгаа тохиолдолд түрээслэгч хөрөнгө бүртгээд түрээсийн өр бүртгэн, түрээслүүлэгч авлага бүртгээд хөрөнгөө данснасаа хасна. Хөрөнгөнд хэн илэгдэл байгуулах вэ гэхээр түрээслэгч хөрөнгөнд илэгдэл байгуулах асуудал. Энэ бол үйл ажиллагаа санхүүгийн түрээс. Санхүүгийн түрээсийн тавьж байгаа шалгуур үзүүлэлтийг хангахгүй бол энийг үйл ажиллагааны түрээс гэж үзнэ. Үйл ажиллагааны түрээс гэж үзэж байгаа тохиолдолд түрээслэгчийн төлж байгаа төлбөр шууд зардал болно. Ямар нэгэн хөрөнгө бүртгэж авахгүй гэсэн зардал. А түрээслүүлэгч яг хөөхтөр авж байгаа төлбөрөө орлогоор бүртгэн хөрөнгөө данснасаа хасахгүй түрээслүүлэгч хөрөнгөндөө илэгдэл байгуул. За ингээд яг хөөхтөр ерөнхийд нь түрээсийн бүртгэл гэдэг энэ сэдвийг за ингээд дуусгая. За амжилт хүсье.